За өнөөдөр манай бүжиг хичээл маань нэг онцлогтой сонирхолтой хичээл орно. Жилд нэг удаа манай хичээл нээлттэй хичээл буюу аудтайгаа хүүхдүүд маань хичээл ордог байгаа. Тэр хичээлийг өнөөдөр орох гэж байна. Яагаад ордог вэ гэвэл юу сурж яаж одоо сайжирч байгааг нэгдүгээр хардаг. Хоёрдугаар мэдээж ээжүүд орсноос аауд ороод илүү сонирхолтой болно шүү дээ. Тэр үднээсээ аудтайгаа хичээл ордог байгаа. Сонирхолтой хөгжилтэй мэдээж хүүхдүүдтэйгээ хамтдаа гой дурсамж бүтээлсэн гой дурсамжуудын нэг нь болж үлддэг учраас ийм жил нэг удаа ийм хичээл орд юм байгаа юм. Тэгээ та бүхэн минь манай балетчин аавуудын хичээлийг үзээрэй. Ихэнхдээ аауд ирдэггүй ээжүүд байдаг болохоор би их өөрийгөө танилцуулж би намайг анаа гэдэг. Би тэгээд чи багш нэна. Манай бүжгийн савтай бүжиг хичээл маань жилд нэг удаа нээлттэй хичээл маркаар аудтайгаа хичээл ордог байгаа. Тэгээд тэр өдөр өнөөдөр ирсэн байна. Тэгээд та бүхэн хичээлдээ ихтэй оролцоорой. Тэгээд хүүхдүүдийнхээ юу сурсан, яаж өсөж ирсэн, тэгээд мэдээж бүжиг ингээд харахад аяга амтан байдаг шүү дээ. Тэгээд та өөрийн мэдээрээ ингээд хийгээд туршаад үзээрэй. За аудад би ясгаад хичээлийн өмнө мэдээж багштайгаа мэдчихсэн. Тэр мэдээж бүжигээр мэдчихсэн гэсэн юм. За хангамж нэг шусаад байна. За энэ хамгаалал над дээр ах манай сургуулийн тайваж материал миний хамшаад байгаа юм. За миний охтууд хамгаалж байгаа даа. Миний охтууд ясгаагаа мэдчихэж байгаа тийм. За эмэгтэйчүүд хамгаалж байгаа чинь гэсэн. Эрэгтэй хүмүүс намайг байгаа чинь гэсэн үг шүү дээ. Нэг хоёр Дөрөв.
10 цагийн хүүхдүүд ороод дууссан байна. Одоо дараагийн ангийн аавууд маань ороод ирсэн байна. Сайн уу манайхаа? Сайн уу? Манай дарахыг түрүү жил орсон хичээлтэй. За амжилт дээр хичээл эхлэе. За яслахаа санаж байгаа бүгдээрээ. За нэг сануулъя. За ээжнэр хамраа дагаж явслаа шүү. Аав нар намайг дагаж явслаа. Аав нарын яслахаа айгүй амархан шүү дээ. За хөлөө урдаа авлаа. За бүх юм гоё. Тэ одоо энэ зааланд орж ирсэн цагаас хойш яах ёстой вэ? Үцээ татна. Гой мөрөөд. Үзүүгээс сонгоно. За. Эдилээ. За баруулж илээ нэг.
За одоо манай 3 дахь ангийнхан орж ирсэн байна. Сайн байцгаана уу аав ээжтэй? За манай эд маань 2 дахь 3 дахь удаага орж байгаа лөө. 3 дахь удаага орж байгаа тий. 3 дахь удаага аав ээжтэй хичээлд орж байгаа ангийнхан маань байгаа. За тэгээд одоо хичээлээ эхлэе. За бүгдээрээ ёслогоонуудаа бол санаж байгаа юу? Түрүү жилдээ ирээгүй ээж нар их ирсэн байна тий. Аав нар байх бол манай Ураа бол хууч аав мэн тий. Та даахтайгаа орж байгаа тийм ээ. Нөгөө гурав маань орж исэн. Нэгдэж байгаа тий. За тэгээд тэнд 3 ээж нэр ирсэн байна тий. 2 ээжүүд явна шүү. 1 2 3 4 5 6 7 8 За мэдээж гарын алгыг бүрэн тавина. Гарын алгыг бүрэн тавина. Мөрийг өрөхгүй, бүгдийхгүй, гизээ зөнгөлөхгүй. За тэгээд дэшээ сунна. Толгойн орой дээрээсээ сунна штэ. Татуулж байгаа юм шиг тийм мэдрэмжтэйгээр хин гэсэн үг байхгүй юу? За тэгээ үлбигээ жигээд алхах штэ. We dance.
Нэлттэй хичээлээ ороод дуусчлаа. Сая дуусчаад би дахиад өөр хичээл ордог болохоор тэгээ өргөжлүүлж чадсангүй. Сая тэгээ хувцас өмсчод гараад ирлээ. За ямар ч хийсэн хавдтай хичээл маань сайхан болж өндөрлөө энэ жилийн хичээл маань. Зарим анги нь угаасаа хамгийн ихний анги нь бол анх удаага хичээлд оролцож үзэж байгаа хүүхдүүд байгаа юм. Над дээр яваад удаагүй шинэ хүүхдүүд байгаа гэсэн үг. Нөгөө үлдсэн ангиуд маань бол 2 жил 3 жил болсон. 3 жил 4 дахь жилд явж байгаа хүүхдүүд байгаа. Тэгээ та бүхэн сонирхолтой, хөгжилтэй байсан гэж найдаж байна. Тэгээ дараагийн влогоор өнөөдөр чи хэдүүлээ нэр хүүхнүүдээр яаж байгаа юм шүү дээ. Нэг залуу хүүтгэлгээд идэх юм одоо харъя. Ритм мэдрэж. Яадаг чи гүйлээ гэж пастраад үдэг гэж юу. También hay un día soñé, ¿no? Болцтлаа. Баяртай.